Хүүхдүүдээ өнөөдрийн математикийн хичээлээр байршил ба хөдөлгөөн, бат татгал хичээл орно. Хүүхдүүдээ хичээлийн хэрэглэгдэхүүнээ сайн бэлдээд хичээлээ анхааралтай үзээд бичиж тэмдэглээрэй. Бобби туулай цөөрөм рүү яаран сандран гүйнэ. Яагаад гүйснийг хамтдаа харцгаая. Бобби туулайг цуглуулсан хүнс нь цөөрөмд унчхаж. Хамтдаа Бобби туулайд тусалцгаая. Хүснэгтийг хараарай хүүхдүүдээ. Маш сайн. Энэ хүснэгт маань 5 мөртэй байх нь. 5 мөртэй 5 багантай байх нь. Сайн байна. Тэгвэл лувангийн байршлыг зөв заасан хэсгийг сонгоорой гэсэн байна. Луван хаана байна вэ хүүхдүүдээ? Сайн байна. Луван энд байна. Луван хэдвэр баганд байна вэ? Вдгээр баганд байна. Хэдвэр мөрд байна вэ? 4-р мөрөнд. Тэгвэл зөв хариулт нь аль нь болов хүүхдүүдээ? Та нар бичлэгийг зогсоогоод зөв хариултаа дэвтэртээ бичээрэй. Руугаа олсноо? Сайн байна. Луван маань В-ийн 4-р мөрөнд байна, тийм ээ? Сайн байна. Улаан алим аль хэсэгт байна вэ? Алим аль хэсэгт байна вэ? Маш сайн. Улаан алим маань А-гийн 3-р мөрөнд байна. Зөв хариулт А-гийн 3. Маш сайн. Ногоон алим аль хэсэгт байна вэ хүүхдүүдээ? Сайн байна. Ногоон алим маань энд энэ шүү дээ. Ногоон алимын байршлыг дэвтэртээ цэвэрхэн бичээрэй. Байршилд цэг зураарай. Б-гийн 2, Г-гийн 4, Б-гийн 4, Г-гийн 2. Ямар дүрс үүсэх юм болов хүүхдүүдээ? Холбож зурж үзээрэй. Линкээр ороод хөгжилтэй даалгавар гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Хандуулсанд баярлалаа.